За сайн байцгаана кино задлангийн нэг шинэ дугаарыг хүргэж байна. 100 дэлгэр цаг гээд хөдөө гадаа яваад баг зэрэг завсарсан тохиолдол байгаа. За тэрэн дөрчигөрөө энэ удаагийн дугаартаа та бүхэндээ санал болгож байгаа онцолж байгаа кино бол 1994 онд Монголын үндэсний олон нийтийн телевизээр анх Монгол улсад гарсан Венесуелийн олон ангид халтар царайт кино гамаа. За уг кино тухайн цаг үедээ бол монголчуудыг жинхэнэ утгаараа савнгийн дүр буюу энэ олон ангид кинонд бол автуулж исэн улс орон даяараа шимтэн үзчихсэн ийм цаг үе гамаа. За тэгээд тухайн цаг үед бол улс орны одоо энэ хотын энэ тусмаа Улаанбаатар хотын хөдөлгөөн бол нам зогсож байсан бүр ямар сайндаа хотын гудамжаар ганц нэг нохой өхөрмал явахаас өөр юу ч харагддаг байсан гэж дунд насныхан бол ярьж байсан. За тэгээд уг халтар царайт кино гарч явах тухайн цаг үед бүр тарилаа бүсний хөдөлгөөн хүртэл нам зогсоод дээр нь гэмт хэрхийн гаралт бол маш ихээр буурсан талаар бол хүмүүс ирж байсан. Энэ түүхийг бол одоо дунд насныхан бол нэлээд сайн мэддэг. За харин халтар царайт киног бол сүүлийн үеийн хүүхд залуучууд бол төдийлөн сайн мэдэхгүй байх лавтай гамаа. Ингээд үргэлжлүүлэн бүгдээрээ кино руу орцгоё. Кино задлан контентын ерөнхий ивент тэтгэгч Univision. За ингээд мартсан байж магадгүй тэр олон жилийн өмнөх халтар царайт киноны ерөнхий үйл явдлыг маш хурангуулаад товчхон бадж ярья. За та бүхэн анхаараарай, энэ дугаар маань спойлертэй гэдгийг сануулъя. За ингээд киноны гол дүр болох Мигель Ангел Гонзалес бол Каракас хотын хамгийн баян гэр бүлүүдийн нэгний хүү өгөөд Эстерлита хэмээх одоо бидний хэлцэнснээр халтар царайт хэмээх гудам сонь зардаг ядуу боловч шаргуугууд үзэсгэлэнтэй охид санамсаргүй байдлаар сэтгэл алдардаг. Тэдний дурлал тэгж явж байгаа гэрэлтэнд хүрэх боловч үүнд нь таатай хандах биш хүмүүс нэлээд олон байснаас дурдвал одоо Мигель Ангел эцэг болох Роси Гонзалес болон түүний ээж Ребека нар байсан. За мөн үүн дээр нэмээд түүний хуучин найзсгүй Санта Ортигаза нар бол нэлээд дургүй байсан. За тэгээд эцэг Хоросигийн сэтгцэн өвчин өдөр ирэх бүр тусам муудаж түүнийг улам аюултай хүн болгож хувиргаж байгаагаар та хүн кинодоос гардаг. За түүнчлэн тэрээр олон жилийн өмнө Эстерлитагийн ээж сэтгэл алдран түүнийг эргүүлэн хайрлаг өгөн төлөө Эстерлитагийн ээжийг хөнөөгөөд харин энэ хэрэгээ түүний аав тогож өргөсөн тухай тийм бусармаг үйлдэлүүдийг бас та хүн киноос олж хардаг. Тэгээд энэхүү муухай үйл явдлаа олон жилийн турш нууж ирсэн. За гэтэл түүний бусармаг хэрэг илчлэгдэхтэй зэрэгцэн Эстерлитагийн аав Ленардо Монтенегро шоронгоос болдож өөрийн охинтойгоо иргэн хамт амьдрах боломжтой болдгоо. За Мигель Ангелийн ээж Ребека энэ хэргийн үнэн мэнийг мэдсийн дараа Эстерлитаг мөнгөн чунсан хүүхэн гэж буруугаар ойлгодог байсан нь өөрчлөгдөдөг. За мөн үүн дээр нэмээд Мигель Ангелийн хуучин найз охин бол Санта бол түүний мөнгөнд дулан ойртож дотносхийг хүсдэг байсныг ойлгож эхэлдэг. За эдгээр үйл явдлын дараа Мигель Ангелийн эцэг Хоросио Гонзалес Эстерлисатай болон Мигель хоёрын дундаас гарсан ихэр хүүгүүдийг хулгайлан авч явдгаа. Энэ хугацаанд Хоросио түүн нарт тас дотносон өөрийн хүүшгээ хайрлах болсон. За тэгээд ер нь эцсийн бүлэгтээ цагдаа нар түүнийг зогсоох үед өөрийгөө будан амиа ороодог байна. За тэгээд хор найруулдаг Санта ч гэсэн одоо машинтайгаа хавслаасан шиг амиа алдгаар ерөөдөө киноны үйл явдал ингэж өөрөмж дуустдаг. За халтар царай тэмээх энэ үг маань Испани хэлээрээ бол кара буюу царай, за тэгээд суця буюу халтар гэсэн юм хоёр үгнээс бүрддэг юм байна. За тэгээд уг кино маань хамгийн анх 1992 оны 3 сард Венесуэл улсынхаа хамгийн том телевиз болох одоо Univision-аар хамгийн анх цацагдаад тухайн жилийнхээ 10 сард гарч дууссан юм байна. За үүнээс удалгүй нэг жилийн дараа дараагийн жилд нь Америк гараад үргэлжлүүлэн Испани гараад нийтдээ дэлхийн 8 оронд бол гарсан. Үүний нэг бол Монгол улс байсан. За тэгээд одоо социализмын үеийн одоо тухайн шилжилтээс дөнгөж салаад удаагүйсэн манай улсын хувьд бол одоо баян тансаг орны ахуйн хэрэглээ, эд амьдрал, хайр дурлалын тийм задгай үйл явдал гэх мэт маш олон үйл явдал нь одоо монголчуудын хувьд сонин содон шин зүйл байсан учраас улс орноороо шимтэн үзэж байсан. Үүний нэг жишээг бол халтар царайт кино гарч яхад гудамжинд нэг ч хүн явдггүй байсан гэсэн ярианаас үүнийг дүгнж болох талтай гамаа. За жохомгүй яагаад алс холын тэр Венесуэл улсын киног Монгол улсад гарах болсон шалтгааныг одоо мэддэг хүн бол маш ховорхон байх гэж бодож байна. За хэрвээ сонсч байсан мэддэг хүн бол комментээр сэтгэлдээ үлдээгээрэй. За Улаанбаатар хотод шугамын автобус зогсох хэмжээнд хүрч гудамж талбай ил хөл болдгоо. Тухайн үед бол зарим сумын төвийн ард иргэд бол одоо телевизийн антын сайн барьдаг овоон дээр одоо аккумулятор зураг цэгийг зөөм очиж киногоо үздэг байсан ийм түүх байсан байна. За тэгээд сумын төв тэр тов долгот хоёрын хооронд бол нутгийнхны хэлээр бол энэ үгэндээ гих боловч километр хэмжээд 10-аас 20 км элбэг байх жишээний ийм үзэгдлүүд бол нэлээд байсан. За тэгээд бүгд бүтэн сум тэр чигээрээ овоон дээр бүгд гойж ганглан дээл хувцас өмсөн киногоо зуглан үздэг байсан байна. За халтар царайт киноны нэг ангийн ойролцоогоор 42-оос 45 минут үргэлжлэх ба нийт 174 ангитай энэ киноны монгол орчуулгатай хөлбөрөөрөө бүрэн хийгээрээ YouTube дээр байгаад бол эндээс өөрсдийн хүүхэд нас эсвэл залуу насны дурсамжаа сэргээн хэд хэдэн ангийг бол үзэж болох юм аа. За ер нь 1994 онд бол олон анги кино бүр утгаараа Монголын хөрсөнд бууж игэлсэн кино гарах пүр баасан гаригуудын орой бол хот айл төдийгүй сумаараа нам гүн давтдаг байсан. Мөн кинонд монгол хэл дээр дуу оруулж исэн нэвтрүүлэгчдийн зургийг та дүрснээс харж байна.
Энэхүү кино зохиолыг бол Карлос Ромео болон Альберто Гомес нар бичиж, Габриэл Вольфенсо найруулан уг киног бүтээсэн байна. За киноны дуу бол хайрын шүлгийн цомрлол гэх чиг бол одоо Алтамара Банде шоу гэх хамтлаг бол дуулж олон нийтэд хүргэсэн. За энэ дуу бол үнэхээр тийм уянгийн яруу тансаг хэмнэлттэй бөгөөд одоо хайр дурлалд уяж үтсэн хүмүүрийн зүрхийг гжигдэж сэтгэл томгсон сайхан дуу байдаг лээ. За тухайн үед манай оронд бол одоо дөнгөж социализмаас салаад байсан үед бол одоо өрдөн нийгмийн хүлээснээс нэгэнт бүрэн салаагүй халуун янаг амаргийн гэх мэт энэхүү зүйлсийг ярих нь битүүл сонсохоос нүүр улааж ичингүрдэг байсан үе лээ. Бүр сүүлд нь дуур үжгийн эрдмийн театрын дээр идэг за опера уншгаар одоо юпера гэх хамтлагийн хүртэл одоо Алтар царайт киноны дууг одоо cover хийж шинжилэн бас дуулж байсан юм тохиолдол байдаг. За ингээд Алтар царайт киноны дууны шүлийн орчуулга хэсгээс та бүхэндээ хүргэе. За ингээд монголчууд нэг нэгээ явуулахдаа гаргууд бөгөөд шооч арт түмэн гэж нэрлэдэг. Тийм учраас одоо тухайн кино гарч явах цаг үед бол одоо киноныхаа дүрээр нэг нэрлэдэг байсан. За жишээ авах юм бол одоо ааш муутай нэг нохоо замуура чим үү гэж одоо хотчилдог байсан. Мөн одоо хөдөлгөөнтэй сайн сүхүйтэй нэг бол одоо кармеле гэдэг үсэн. Кармеле бол одоо кинон дээр гэр ахуйн барааны дэлгүүрийн эзний дүрээр гардаг. За тэгээд цаашлаад хүүхэмсэг нэг бол тооны гэдэг байсан. Юм дуурдуу дуугай бүрэг нэг бол одоо хэлхүү королиач гэх юм уу. Байдлаар хочилдог байсан. Бүр цаашлаад зүс царай сайтай нэг хэрвээ эрэгтэй бол Мигэл Ангел хэрвээ эмэгтэй авах юм бол Стерлица гэмтээр ярьдаг байсан. Ер нь бол кино гарч явах цаг үед монголчууд өдөр хоногийнхоо наан цаан гих амьдралаа ботоос илүүтэйгээр киноны үйл явдал үнэн голоосоо орж шимжлэн үздэг байсан. Энэхүү жишээс тодорхой харагдаж байна. За ингээд өргөлүүлэн та бүхэнтэй киноны гол дүрийн жүжигчдийн талаар сонирхуулан ярьцгаая. За Алтар царайт киноны гол дүр болох Стерлита Монтегнорогийн дүрийг бол одоо Сони Смит хэмээх жүжигчин бүтээсэн. За тэрээр 1972 онд Америк нэгдсэн улсын Пенсильвани мужийн Филадельфия хотод бол төрсөн бөгөөд өдгөө 47 настай. Венесуэл Америк гаралтай ийм жүжигчин байна. За түүний ээж Елена Жакин бол 1947 онд Герман төрсөн бөгөөд Венесуелийн алдартай жүжигчдийн ээж. За тэрээр ганц хүүхэдтэй бөгөөд тэр ганц охин нь одоо Сони Смит байсан байна. Сони тэгээд драмын театр за мөн кино зураг авалтын талбай руу ээжигээ даган очдог байсан бөгөөд жүжигчний мэргэжил амьдралыг сонгоход бол нэлээх нөлөөлсөн билээ. Түүний ээж аав хоёр дэше бол сасны дараа тэгээ ээжигээ даган Венесуэлд суурьсан байна. Тэгээд Сони Смит жүжигчин маань Испани, Англи, Герман хэлээр чөлөөтэй ярьдаг ба их сургуулаа Венесуэлд сэтгэл зүйч мэргэжлээр сурч өгсөн байна. За түүний жүжигчний карьер бол 1990 онд эхэлсэн бөгөөд шууд Венесуэлийн хамгийн том телевизийн хамгийн алдартай амжилтанд хүрсэн сурлууд нэг бол одоо энэхүү бидний ярьж байгаа Алтар царайт киноны гол дүрт 20 наснда тоглосноор Венесуэл төдийгүй энэ зураг цацагдсан тухайн улс орнуудын дотроо маш их олныг айлуулсан. За тэрээр нийт Венесуэл болон Америкийн нийт 27 телевизийн сурал болон 10 ширхэг бүрийн хэмжээний кинонд бол тоглож байсан. Алтар царайт сурал тоглосон жүжигчдээс хамгийн их амжилттай, хамгийн их алдартай болж чадсан жүжигчин бол Сони Смит бол яхахгүй лээ. Тэр өөрөө тоглосон дөрүүдээр Миамигийн шагнал гардуулах ёслол шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг монолог мөн түүнээс гадна латин төмний бахархал гэх мэт шагналуудыг бүрдэж байсан. За тэрээр л дугуйн усан цэлэг туртаагүй ээжийнхээ зориод бүтэж чадаагүй жүжигчний карьерт хүрсэн гэж бол хүмүүс бол инлээ ярьдаг. За түүний нөхөр бол Мексикийн жүжигчин Габриэл Порос юм аа. За тэд нар бол одоо Боливидарт Джамс нэртэй 116 ангитай кинонд хамтран тоглосныхаа дараа танилцсан. Цаашлаад 2008 онд хурмын хийсэн юм байна. За ингээд үргэлжлүүлэн та бүхэнтэй бас нэгэн чухал гол дүрүүдийн нэг болох Мигел Ангел Гонзалесийн дүрийг бүтээсэн Гульмера Давилаг та бүхэнд танилцуулж байна. Тэрээр 1950 онд төрсэн бөгөөд 64 настай Венесуэл гаралтай дуучин жүжигчин мэрэгжилтэй. Уг жүжигчин маань 1970 оноос эхлэн театрт тоглож карьераа эхэлжсэн бөгөөд Лижиа Елена хэмээх телевизийн сурал кинонд тоглосон ба түүнийг энэ Венесуэл улс даяар анх таниулсан билээ. Үүний дараа тэрээр хил хэдэн суралд дахин тоглож 1984 он гэхэд олон улсын алдартай шилдэг сурал болох Даяна Каролинад дүр бүтээснээр олон улсад бол нэрэн төгөж ихсэн ийм алдартай жүжигчин байна. За тэгээд ингэж явж байгаад 1992 онд Алтар царайт кинонд тоглохдоо тэрээр аль хэдийн алдартай жүжигчин болсон байсан ба энэ кинонд түүний ялимгийн тасардсан амжилтыг дахин сэргээсэн юм байна. За мөн энэ үед Давила Алтар царайт киноны гол дүр тоглосон жүжигчин Сони Смитаас 17 насаар ах байсан. Харин дуучны карьерийн хувьд түн цөнгүү цомог байдаг бөгөөд энэ нь бол олон улсын хэмжээнд шилдэг тооцогддог байсан байна. Бараг тоглосон бүх киноныхаа дууг дуулсан гэдгээрээ онцлогтой юм байна. За тэгээд хувийн амьдрал руу орох юм бол жүжигчин Гульмермо Давила бол одоо 3 удаа гэрэлж байснаас хоёр дахь эхнэр нь Венесуелийн жүжигчин телевизийн хөтлөгч Чинкункара юм байна. Тэрээр одоо жүжигчин залуугийн нэг охиныг төрүүлсэн юм байна. За үүнээс гадна Перу улсад түүний нууц хүү Васко гэгч байдаг боловч одоо ер нь өөрийнхөө гэж хүлэн зөвшөөрдөг юм байна. За уг жүжигчин маань 2014 онд Порто Рико хотод онгоцноос газартахад түүний бие огцон муудаж эмнэлэгт хүргэдэг уушгины хадгалгаагаар өвдсөн болохыг тогтоогдсон. Гэвч хөдөлгөө түүний бие сайжирч
гэж 2015 хэд ийм байдалтай иргэн оржээ. За ингээд үргэлжлүүлэн та бүхэндээ бусад жүжигчдийн талаар маш товчхон дурдъя. Америк олон 10 хамгийн дөрөв тоглосон алдартай жүжигчдийн нэг бол одоо Сантагийн дүрийг бүтээсэн жүжигчин Жижи Занчета билээ. За тэрээр 2012 он хүртэл дэлгэцний дүр бүтээсэн бөгөөд бас үргэлжлүүлэн телевизийн хөтлөгчийг хийжсэн. Бас дараагийн нэг дүр бол дүрсгүй Тонигийн дүр тоглосон жүжигчин Адольфо Купус юм аа. За тэрээр 2012 он хүртэл жүжигчний карьераа үргэлжлүүлсэн. Одоо бол тэрээр 56 настай. За энэхүү Адольфо Купус эмэг жүжигчний хувьд Латин Америкт аяар бол огт үзүүчүүдийг байлдан дагуулж ирсэн. Перу улсын одоо Плебио суугт бол баггүй хугацаар ажиллаж байгаад 2013 онд хорт тавдраар өвчлснөө мэдсэн байна. За тэгсэн чинь тухайн үед одоо Венесуэлийн ерөнхийлөгч байсан Уго Чавес 2013 онд бас өөрөө хорт тавдраар нас барахынхаа өмнөхөн уг жүжигсэн залууг адилхан хорт тавдартай босныг дуулаад өөрийн биеэр дуудаж уулзсан улсын эмнэлгээс үн төлбөргүй хэмжилж гадаадад эмчилгээн шаардах бүх зардлыг нь улсаас олгохоор болгож байсан ийм нэг эрх ямбыг идүүлж ирсэн байна. Нэг ч удалгүй тухайн үед ерөнхийлөгч байсан Уго Чавес хорт тавдраар бурхан болоод уг жүжигч маань өөрийнхөө улстай эмчлүүлэлгүй цааш явж Америк нэгдсэн улсад өөрийнхөө хөрөнгөөр эмчилж одоо хүртэл хүнд өвчнөдөгөө тэмцээр байгаа юм байна. За ингээд та бүхэндээ Венесуэл улсын талаар бас дэлгэрүүлэн ярихгүй бол бас болохгүй хаа гэж бодлоо. Боливийн бүгд найрамдах Венесуэл улс гэж аль биесны хэлэх нь явагдгаа. За тэгээд урд талаараа одоо Бразил улстай хилдэг, хойд талаараа Карибын тэнгисээр хүрээлэгдгээ. Ерөнхийдөө бол 23 мужаас бүрддэг тийм ерөнхийлөгчийн тогтолцоотой ерөнхийлөгчийн холбооны бүгд найрамдах улс гэсэн ийм засаглалтай улс юм байна. За тэгээд нийтдээ 33 сая хүн амтай бөгөөд 900 мянган метр квадрат нутаг дэвсгэр гэдэг нь бол одоо Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 5.3-тай тэнцүү гэж үзэж болно. За тэгээд нийт хүн амын 71% нь католик шашинтай буюу дээр үед нэг Испани колони байсан учраас үндэсний хэл нь Испани хэл байгаамаа. За тэгээд бүх нийт ард иргэдийн 66% нь ядуу буюу Өмнөд Америк твдээ бол хамгийн ядуу буурай улсын тоонд орж байгаамаа. Өмнөд Америк твийнхээ хамгийн хойд хэсэгт байршилдаг улс. Уул нь бол нэлийн баян цэцгэл ус байсан билээ хуучин. За Венесуэл бол маш их газрын тосны нөөц илэрсэн боловч баялагын араар гэх зүйлийг хоригчулж одоо ер нь улс орнд хэвэл хавал болоод улс төрийн эдийн засгийн хямрал ээж дараалан нүүрлэж за цаашлаад нэг хүнд ногдох одоогийн нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 2016 оны байдлаар 2.5 мянган $2 хүртлээр буурсан. Ер нь бол Монголоос бол 1.2 мянган $1 бага байгаа гэсэн үг. Ер нь бол Өмнөд Америк дахь Зимбабвес гэж нэрлэгдэх болсон. За тэгвэл одоо энэ юм болгоны муу жишээ болоод идэг Зимбабвес маань ч гэсэн хөгжөөд бас гайгүй сайн болж байгаа шүү. Ядаж л зэвсэг төвчнө гэхэд бол 17 ширхэг сөнөөгч гост юм лээ. Монголд бол одоо 2 ширхэг байдаг. За өнөөдөр олон сая Венесуэлчүүд их орноосоо дөрвж байгаа. Тэгэд хаашааж явахаа мэдгүй зүгээр л чамдам саваа баглаад хил дээр өчм ойчролж байгаа ажээ. Венесуэл улсаас цагаачд өөр оронд очсон Венесуэл иргэд бол ингэж ярьд юм блэ. Улсаас нь одоо маш их мөнгө таргаадсэн. Тэгээд бид нар аваад л байсан. Сүүлдээ мөнгөний анш нунаад өгч мөнгөгүй болсон гэж ярьж байсан. Энэ юу гэж нэ гэхээр нэг тийм манай энэ одоо Монгол улстай адилхан нэг юм сонсогдоод байгааг та анзаараад байгааз бас нэг тийм мөнгө тараах энэ төр гэдэг. За мэдээж Венесуэл улс маань одоо урууд нь сүрж байгаа учраас ямар нэгэн буруутан байх ёстой болж таарсан. Одоо дөрмийн дагуу хөөдөө. Тэгээд улсаа удирдах байгаа хүмүүс нь гадны хөрөнгө оруулагч буруутгаж тэднийг хөөн гаргасан. За тэгээд цаашаа юу болсон маш ойлгомжтой та бүхэн мэдээгээр Венесуэл улсын тухай бараан зүйлсийг бол зөндөө сонсож байгаа хаа. 300 тэрбум баррел газрын тосны нөөцтэй буюу дэлхийд энэ нөөцөөр нэгт ордог 32 сая иргэнийхээ хувь заяа гаруйнд гаргасан энэхүү улс маань нэг талаараа Монголтай адилхан. За ямар байдлаар адилхан гэж нэхэд улс орны өмнө зүс болсон ганцхан орчин үеийн томоохон мега хоттой бөгөөд тэр нь улсын нийслэл Каракас юм аа. За алтар царайд киноны зураг авалт гэсэн энэ хотод хийгдсэн Венесуэл улсын маань гадагшгаа хийдэг экспортын 96% нь газрын тосноос хамааралтай бөгөөд Монголын хувьд бол экспортын 90 орчим хувь нь уул уурхаагаас бас хамааралтай байдаг. Ягаад өөрийнхөө улсыг жишж яриад байна гэхээр бид манай улс маань энэ зам руу хазаачихгүй гიშггүй гэсэн үгнээс л бас ярьж байгаа. 1992 онд алтар царайд кинод дэлгэцнээ засагдахад улс орны байдал докторгүй буюу одоо баян ядуугийн ялгаа асар их байсан учраас одоо тухайн кинонд гардаг шудраг бусаар баяцсан хүний эцэст нь эмнэлэгтэй байдлаар дуусаж байгаа зохиол нь олонний таашаалд бол маш их нийцэж нөлөөлж байсан юм билээ. За тэгээд энэхүү Венесуэл улсын хамгийн том алдаа юу вэ гэж олон улсын шинжээчид бичиж ярьж үзэж байгаагаас харахад бол за энэ юу гэж нэхэд үнийг хяналтандаа авч энэ нийлүүлэлтийн гажуудл үүсвэч араас нь хийхэн цалин нэмдэг тийм тогтмол цикл рүү орсон гэсэн байсан. За энэ юу гэж вэ гэвэл хэлрүү шалбал цалин нэмэл байсан. За тэгсэн чинь энэ таацсан тулаад инфляц нь одоо тэнгэрт тултал хөөрөгцөн гэсэн. За тэгээд ер нь бол Венесуэлд хүн амны хэрэг хүчирхийлэл бол 2016 он гэхэд 28 мянга орчим хүн үргэлжсэн гэсэн тийм тоо баримт байд юм байна. За тэгээд энэ бол одоо гэмт
хэргийн гаралтаараа ганцхан Эл Сальвадортой өрсөлдөж байгаа маш өндөр тоо гэж яригддаг. За тэгээд мөнгөний шид унснаас улбалан цалин хүмүүс хэдэн саяар авахулсан боловч одоо тоолож биш жинлэж худалдаа хийдэг байсан байна. Байдал анхандаа ийм байгаагүй. Карибын тэнгистэй хил залгаа, байнгын дулаан цаг агаартай болохоор Венесуэлчүүд одоо далайн эрэг дээр өдөржин зугаалж хүн бүр аз жаргалтай байдаг байсан. Ийм сайхан цагтай улс орн байжээ. Тэд бол сайхан амьдарч байсан. Гэвч одоо буруу удирдлага улмаас одоогийн нөхцөл байдал үүсэж байгаа юм байна. За ингээд бид хүн Алтар царай киног бол 94 онд Монгол улстай үзсэн гэж нэлээд дээр ярьсан байгаа. Яг үүнтэй адилхан яг тухайн цаг үед зэрэг үзсэн улс бол Индонез улс байгаамаа. Монгол Индонез хоёр бол яг ижил цаг үед үзсэн гэсэн үг. За үүнээс 5 жилийн дараа 1999 онд Филиппин улсад бол кино маань гарсан. За тэгээд Монгол улсын хувьд бол одоо гол дүрийн жүжигчнийг бол улс их орондоо урьж авчирсан. За тэгээд ирэх сургаар нь бол улс их орноороо хуйларч сүйд мэд бол болж байсан. За тэгээд тухайн цаг үед бол Pretty Woman киногоор нэлээд танигдсан. Одоо хөөрхөн хүүхэн кино гэсэн үг шүү дээ. Холливуд нэлээд алдартай жүжигчин байсан. Ричард Гир бол Монголд ирсэн. Тухайн цаг үед бол уг жүжигчин нэг бол хүмүүс ерөөсөө тоогоогүй. Юун Ричард Гир вэ? Цаа чин халтар царайд Монголд ирчээд байна шүү дээ гэд нэлээ их хөлж шууган болж байсан. За тэгээд гол дүрийн жүжигчд Монголд айлсантай зэрэгцээд үүний дараагаар бас нэгэн шууган нэгэн сонирхолтой хэрэг бол Монголд төгсөө. Энэ бол юу гэхээр тухайн цаг үед нь уг жүжигчинд үйлчилж явсан Нор Самбуу гэх одоо жолооч ахгүй нэгэн хэрэг мандулж шүүгд танцсан. Тэр нь бол одоо Шивэрний гэх нэртэй хэрэг байсан. За тэгээд уг хэрэг юу болсон талаар хэдүүлээ дэлгэрүүлж сонсцгоё. Тэрээр энэ тухай ингэж ярьсан байлаа. За түүний жолоодлого хийж буйн одоо жүжигчинд үйлчилж явсан машин өстой бодоо олтлаа таних тиймгүй муухай болсон гэж ярьж байсан. Таал юм нөгөө жүжигчийн хүүхэнтэй монголчууд гар барих гэж биед нь үрэх гээд зүтгэдэг. Тэгээд энэ дундаа машиныг нь сүтэлсэн юм байлээ. Хойно урдаасаа өшөглүүлж дүдүүсээр байгаа хоёр машин байсан. Хоёулаа ингэж авах юмгүй одоо зурагдаж бодоо олсон талаар дүржиж байсан. За тэгээд халтар царайд дүүлжсэн жолоочийг бол шивэр боломжтой тухай сонинд гараад мань хүн өөрийнхөө нэр төрийг сэргийлгэн гэж шүүхэд хандаад 5 сая төгрөг нэхэмжилсэн чинь энэ сэргээрээ бүр 200 сая төгрөгийн төлбөрт унсан юм билээ. Ер нь бол тухайн үед шүүх хурал дээр тэрээр өөрийнхөө зөв гэдгийг бол сайн баталж чадаагүй юм билээ. Шивэртэй үгүйгээ тогтоолгох гэж бүр шүүх хэмжлэгээр хүртэл очисон гэсэн тийм ярьцлага хийж байна лээ. За тэгээд жүжигчин Сони Смит уг жолооч ахыг бол Монголд байх хугацаанд тийм үнэр танартай гэж ярьсан хэсэг нь одоогоор батлагдаагүй байгаа юм байна. Тухайн үед бүтэн жил дамдан гарсан халтар царайд киног үзэх гэж хөлтөө нь хөлхөж хөлгүүн мөлхөж явдаг ийм цаг үйсэн. Ганцхан зурагттай нэг айлтаа бөөнөөрөө шав цуглан. За тэгээд маш олон жижиг өнгөрөөрөө цуглахаар агаар түтгээд маш халуун бохгүй байсан ч гэсэн монголчууд киногоо дуустал нь үзэж чаддаг байсан. Халтар царайд бол тухайн үед хүмүүсийн өлсөн хотоодыг ч гэсэн түр атгаа мартуулж тухайн үеийн нийгмийн бүх үндэслийг багтч гисэн сарниулдаг байсан ийм киногомаа. За 1990-ад онд залуусыг байлдан дагуулсан жирийн Монгол охин гэж дуугаараа нэлээд танигдсан дуучин хөгжимчин цог гэж хүн байсан. За тэгээд уг хүн маань одоо тухайн үед халтар царайд кино гарч явах үед одоо анхныхаа тоглолтоо хийхэд нь хоёрхан үзэгч ирж байсан гэсэн юм тохиолдол бас яригдж байсан. За тэгээд тэр үеийг иргэн санахад бас харамсалтай ч хөгжөөнтэй янз бүрийн төгөөдөл байдаг. Хөдөөний хүмүүс тухайн киног үзэх гэж явж байгаа тракторнаас зүгдэж явж байгаад нас орсон тухайж тохиолдол өгдөг. За мөн нэг айлын өвгөн юм хоёр ээлжээр нэг нэгээрээ үзэж нэг нэгэндээ ярьдаг мэт гэх мэт юм ам дамжсан төгөөд бол маш их байдаг. Халтар царайд кинонд гардаг нохоо очоод дааш муутай аваа замурааг бол монголчууд бол маш ихээр үзэн яддаг байсан. Сайн ярих юм бол энэ киног амьдралтай болгож байгаа хамгийн чухал дүрүүдийн нэг бол одоо энэхүү замураа аваа байсан. Энэхүү туслах дүр бол одоо эцгийнхээсээ өнжирсэн жаахан охин өрөөл татанхай Королиа хоёрыг бол олон жил гэртээ амжруулсан бас нөгөө талаараа буйтай ч гэж ялах ийм хүн байгаамаа. Тэгээ энэхүү киноноос олон хүний сэтгэл томногсон эд хэрэгсэл бол ердийн нэг тор байгаамаа. Саяхныг хүртэл томхон шиг хэлбэртэй гараар оёсон бат бөх урагддаггүй торыг бол замураа тор хэмээн нэршилж хочилдог байсан. За одоо ч гэсэн иймэрхүү том бат бөх торыг бол хэрэгэлдэг. Гэхдээ нэршил хувьд бол өөрчлөгдсөн баг. За тухайн цаг үед бол халтар царайд гарч явах үед том тор барьж яваа нэгнийгээ хүртэл замураа гэж нэрлэн хоч хүртэл өгдөг байсан. За кинон дээр хамгийн гол нууцыг мэддэг мөртлөө гличээ суугаад байдаг нэг саа авчтай Королиа хэмээх нэгэн дүр байдаг. Эхлэхээс ахвала дуустал гараал байдаг. Хөрхий тэрхүү дүр маань одоо ярьж хөдөлж чадахгүй болохоор хий димэл үдээ бүлтгэнүүлж тэдний сухаас өөр юм хийж чаддаг байсан. За тэгээд хамгийн чухал нь юу гэхээр тэр бүх асуудлын учрыг тайлах хэлгүй Королиа хилд орж өгдөггүй байсан нэг сонирхолтой байсан. Бүтэн жилийн турш монголчуудын оюун санааг шаналгасан нэг асуудал гэвэл Королиагийн хилд ордог байсан зүйл байсан. Зарим ингээ үзэж чадаагүй хөдөөгийн хүмүүс одоо кино үзэж ирсэн хүмүүсээс морины шон дээр ухтан очин гүйж очоод Королиа хилд орсон уу хэмээн асуудаг байсан гэж яригдгаа. Тэгэхээр энэ бол монголчуудын зүрх сэтгэлд энийг томрогсон ийм олон ангид цуврал кино байна. За ингээд эцэст нь хэлэхээр Солонгос давмгайсан олон зуун олон ангид сериал кинонууд бол манай улсад орж ирсэн. Яг л халтар царайд анх яаж орсон энэ жишгээр бодож гаран үзэгч бидэнд хүрж байгаа лээ. За тэгээд ер нь бол бид бүхэн ч гэсэн монголчууд ч гэсэн өөрсдөө дотроо бол олон киног бол нэлээд чанартай сайн хийдэг болсон байгаа. Нэлээд кинонууд ч гэсэн төрж гарсан байгаа. За тэгээд тэгтээ
халтар царайд кино шиг ус орноор нь намжин болгосон өдөр тутмын амьдралынх нь ярианы сэдв болсон шиг ийм кино бол одоо түүхэнд байгаагүй лээ, хойшинч гараагүй гэсэн. За тэгээд уг киноноос одоо бодоход бол хідэн тоотой хэдэн нэр л бидний сэтгэл зүрхэнд үлдсэн байна. Ингээд эцэст нь энэхүү дугаар ингээд өндөрлж байна. Дугаарыг бэлтгэхэд гар бие оролцсон Цек Мару буюу Нидерланд улсад сууж байгаа Цэрэнд орж байна. Гар бие оролцлоо. Ингээд дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай.